За өнөөдөр 25 оны 12 дугаар сарын 23-ны өдөр оюун толгой Facebook хуудсанда хувийн нийлүүлэгчдийн гэрээг нээлттэй байршуулсан байсан. Ер нь бол 2 том гэрээ л яригдаад байгаа тийм. Тэрний нэг нь. За энэ гэрээг 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр буюу өнөөдрөөс 14 гаруй жилийн өмнө 4 тал байгуулж ирсэн байна. За Эрдэнэс Монголын талыг төлөөлөөд за төрийн өмчт компани, хоёрт нь Аймхой оюун толгой, гуравт нь оюун толгой Нидерланд, дөрөвт нь оюун толгой ХХК гэсэн ийм 4 тал уг өдөр байгуулжээ. За нийт 71 хуудас, англиар болон монголоор 71 нүүр ийм гэрээ байна. За та бүхэн дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл Facebook хуудас руу ороод харах боломжтой. За миний хувьд ингээ уншиж явж байхад нэг анхаарал татсан юм нэг хит хитэн заалт байсан. За ерөнхийдөө бол нэг 3 хэсэг байгаа. За тэрийг хуваалцах гэсэн. За эхнийх нь болохоор гэрээний 5 дугаар хэсэг, 5-7 тууцын дарга. За энэ хэсэгтэр болохоор 5-7-гийн Аад Аймхойгийн хувь нийлүүлэгчд өөрсдийн томилсон туузын гишүүдийн дундаасаа нэг гишүүнийг туузын даргаар томилж болно гэж байгаа. За өөрөөр хэлбэл ерөнхийдөө л Аймхойгийн талаас л туузын даргаа томилно л гэсэн үг шүү дээ, тий. Тэргээд ихтэй даргаар томилно гэхээгүй томилж болно гэж жоохон зөөлрүүлсэн арга юм уу да. За энэ хэсэгтэр мөн туузын гишүүд нийт төрийн өмчт компани талаас 3, за хувь нийлүүлэгч талаас 6 байна гэсэн юм бас хэсэг байгаа. За тэгээд 5-7-гийн Б-д нь туузын альва хуралд туузын дарга хүрэлцэн ирээгүй бол Аймхойгийн хувь нийлүүлэгчид тухайн хурлыг удирдуулахаар өөрсдийн томилсон туузын гишүүдийн дундаас нэг гишүүнийг томилж болно. За тэгэхээр энэ хоёрыг юу гэж ойлгох вэ гэхээр за туузын дарга нь Аймхойгийн талаас байх юм байна. За тэгээд туузын хурлыг болохоор дарга нь байхгүй бол Аймхойгийн туузын аль нэг гишүүн удирдах юм байна. Монголын тал бол туузын хурлыг удирдах гун байна гэж ойлгохоор. За гэхдээ гишүүнийг томилж болно гэчихэд бас томилно гээгүү томилж болно гэдэг байгаа. За Вэд нь болохоор туузын хурал дээр аливаа асуудлаар туузын гишүүдийн санал тэнцвэл туузын дарга тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх саналын эрхтэй байна. За бас эцэслэн шийдвэрлэн гээгүү эцэслэн шийдвэрлэх саналын эрхтэй байна. Тэгэхээр эн чинь ерөөсөө туузын хурал дээр ямар нэгэн асуудлаар талуудын санал тэнцэх юм бол туузын дарга нь л тэрийг эцэслэн шийдэх юм ба шүү дээ. Гэтэл туузын дарга чинь Аймхойгийн талаас байна гэж заасан байгаа. За нэг юм сонин хэсэг байгаа. За дараагийнх нь болохоор 7-гийн 4. За 7 дугаар хэсэг бол гүйцэтгэх удирдлага болон менежментийн багтай холбоотой юм хэсэг явж байгаа. За тэгээд энэ дээр 7-гийн 4 нөгөө асуудал болоод шууган тариад байдаг менежментийн үйлчилгээний төлбөр 6% гэж яриад байдаг. Тэр маань энэ хэсэгт байж байгаа. Менежментийн үйлчилгээний төлбөр 7-гийн 4-ийн А. Компани нь менежментийн багт менежментийн үйлчилгээний төлбөрийг төлнө. За менежментийн үйлчилгээний төлбөрийг улирал бүрээр тооцож тухайн удирдлын эцсийн өдрөөс хойш 10 ажлын өдрийн дотор төлнө гэдэг. За В хэсэгт нь менежментийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ нэгэд. За энд В-гийн нэгт нь гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдөр хүртэлх хугацаанд тухайн хугацаанд гарсан үндсэн хөрөнгийн зардал болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн 3%. За бид нар 6% гэж ойлгоод байдаг тий. За энд бол 3% гэж байна. За гэхдээ энэ маань болохоор үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэх хүртэл юм байна. Оюун толгой үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш чинь ингээд маш том бүтээн байгуулалтын ажил хийгдэн. За тэр хугацаанд бол 3% байх юм байна. За ингэхдээ зөвхөн үйл ажиллагааны зардал бас биш юм байна. Үндсэн хөрөнгийн зардал болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгээс үндсэн хөрөнгийн зардал, үйл ажиллагааны зардал хоёрын нийлбэрээс нь 3%-аар тооцно. Маш олон асуулт гарч ирнэ. Яагаад заавал 3% гэж тогтоосон? Яагаад энэ хоёрын нийлбэрээр авч байгаа? За бүр цаашлах юм бол заавал менежментийн төлбөр байх ёстой юм уу? За тэгээд менежментийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ нэгэд эхний хэсэг нь болохоор энэ. Дахин хэлье. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдөр хүртэл бол үндсэн хөрөнгийн зардал болон үйл ажиллагааны зардлын нийлбэрийн дүнгийн 3%-аар гэж менежментийн төлбөрийг авах юм байна. За хоёрт нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш хугацаанд гарсан үндсэн хөрөнгийн зардал болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн 6% байна гэж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш бол энэ нөгөө 3% чинь 2 дахин нэмэгдээд 6% болоо явцсан. Гэхдээ яг адилхан ямар дүнгээр тооцох юм гэхээр үндсэн хөрөнгийн зардал болон үйл ажиллагааны зардлын нийлбэрээс нийт дүнгийн 6% гэдэг нь тий. Тэгэхээр энэ чинь оюун толгой зардлагтай ажиллаад байх юм бол янз бүрийн хөрөнгө худалдаж аваад авах юм бол менежментийн төлбөр нь өндөр гараал авах юм ба шүү дээ. Яагаад заавал менежментийн төлбөрийг зардлаас тооцсон юм? Цэвэр ашигаас нь тооцож болдоггүй юм уу тий? Магадгүй цэвэр ашигаас нь тооцох юм бол нэг чинь зардлаа бага болгох, ашигаа өндөр байлгахын төлөө энэ менежментийн багч нь ажиллана шүү дээ. За энэ нэг сонин энэ заалт байна.
7-гийн 4 менежментийн үйлчилгээний төлбөр. За 7-гийн 2 тууз нь IBM болон за тэдгээрийн нэг буюу түүнээс дэш хамааралгүй компаниг дангаар нь эсвэл хамтдан менежментийн багаар авч ажилуулна. Тэгэхээр нөгөө хувь нийлүүлэгч нөгөө талаас нь менежментийн багийг авч ажилуулна. За тэгээд 50% хувь нийлүүлэгчид нь менежментийн багийг өөрчлөх саналыг тухай бүр гаргаж болох бөгөөд тууз нь санал болгосон менежментийн багийг өөрчилж томилох асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаа. За одоо 8-2 санхүүгийн мэдээлэл хэсгээр за компани туузын гишүүн болон хувь нийлүүлэгч бүрийг дараах мэдээллээр хангана. За нэгт нь хуулийн сар дуусмагц аудит хийгээгүй менежментийн тайланг бол сар болгон. За санхүүгийн жил дуусмагц аудит хийлгсэн компани санхүүгийн тайлангийн хувь. За одоо болтол оюутлогоо компани санхүүгийн тайлан ил байдаггүй. За өөрөөсөө бол 24 онд 1 их найт төгрөгийн татвар төсөв төлсөн гэдэг. За гэтэл Эрдэнэс 5 толгойч 3.5 их найдыг төлсөн. Эрдэнэт үйлдвэр 1.5 их найдыг төлсөн. Орон нутгийн өмч жижиг 5 толгой гэж ярьдаг. 5 толгой хувьцаат компани чинь 500 тэрбумын татвар шимтгэл төлсөн л байна шүү дээ. За 8-2-ын 3-т нь болохоор жилийн үйл ажиллагааны хөтөлбөр төсвийг батлах үед их усүрийн төлөв за энэ төлөвлөгөөг бас ингээд туузын гишүүд бол танилцах хэрэгтэй, мэдээлэлээр хангах компани үүрэгтэй. За гээд нь болохоор хувь нийлүүлэгчд эсвэл туузын гишүүн тухай бүр үндэслэлтэйгээр авахыг шаардсан аливаа бусад мэдээллийг компани гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байгаа. Тэгэхээр оюутлогоо компани байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж эхлснээс хойш энэ компани туузад Монголын талыг төлөөлж байсан гишүүд өөрийнхөө ажиллаж байсан хугацааныхаа тайланг нь нээлттэй тавих хэрэгтэй. Та яг ямар асуудлаар санал зөрж ийсэн, ямар энэ үндэслэлтэй шаардсан юм мэдээлэл ингэж авахыг шаардж ийсэн гэх мэт. За тэгээд та бүхэн энэхүү хувь нийлүүлэгчдийн гэрээтэй танилцахыг дэлгэрэнгүйгээр танилцахыг хүсвэл оюутлогын Facebook хуудаснаас авах боломжтой нээлттэй байршуулсан байлээ. За энэ бол зөвхөн мэдээллийн шинжтэй мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн бичлэг юм шүү.